Харин өнөөдөр сочродож сэтгэл нь багтарсан түмэн олны цуваа талигачтай салах ёслол хийж тэтгэлийг илэрхийлэхээр засгийн ордны зүг соборсаар байлаа. Гашуудлын цуваа талигачийг сүүлчийн замд нь үдэхээр наран ургах зүг алтан үлгийг шиглэж хөдлөлөө. Дөнгөж эд 36 наснда даанч харамсалтайгаар хөнөөгдсөн энэ хүүгийн хайрын сайхан амьдралыг бодоход элэг эмтэрч хэлхэд өгц хөөдөж цээжинд санаавачимдан. Хайр дүү минь ээ. Бид чамаага хамгийн харамсалтайгаар алдлаа. Зүйлшгүй угашуул автаж чинийхээ шарлын өмнө зогсохдоо уян зөөлөн уужим сайхан сэтгэл шудраг зан варч байна. Чинийхээ хүсэж эрмэлзэж зорж тэмүүлж байсан бүхнийг бид өвлөн үргэлжлүүлэхийн төлөө өөрсдийн амьдралаа зориулнаа. Амгалан тайван нойрсоорой. Улсын сонирхол хойшин тавиал эхлүүл улсын сонирхол нь дээш гарч байна. Та ингээд 26 жилийн дараа анх удаа ярилцлаганд орж байна. Тэгээ ярилцлага өгөх цаг болсон гэж бодож байна уу? Яагаад? Болсон гэж бодож байна. Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ ярилцлага өгж байна гэд манай найз над руу утсдаггүй юу? Тэгээд би оюун гишүүний ярилцлагаас хойшоо үтсэ. Над таалагдсан. Монголын өндөрлөгүүд хизээч тайлангаа тавьдаггүй байхгүй юу? Тэр хүн тайлангаа тавьж ирсэн надад таалагдсан. Тэр хүний юмд хандж байгаа хандлага нь таалагдсан. Урд өмнө байгаагүй юм байсан байхгүй юу? За тэгээд өнгөрөөд би фэйсбુક руу нэг ингээ орсон чи элбэг дөржин юм гараад ирэхгүй юу? Америкаас ирсэн. Америкт байгаа мó мэдхгүй. Нэг юм бичлэг гараад ирлээ. Тэгсэн чи оюун эрдэнэ чи яасыг сандарч яах юм? Чи зоргийн алуурчдыг сулсан шүү гэсэн юм гарахгүй юу? Чи юу болоод байгаа юм бэ? Энэ нэг дор шалтгаан. Би хоёр шалтгаантай байгаа шүү. Нэгдүг нь энэ. Би амьд гэрч биш гэдгийг хэлээд байхад өөр юм болгож байгаа байхгүй юу? Би тэрийг эсэргүүцсэн байхгүй юу? Таны нүдэн дээр ингэж гоовлж бүр тий. Үгүй би биш гэж хэлээд байхад элбэг дээр жүч болоогүй юм шиг. Тийм юм хэлсэн надад өстой таалагддаг байхгүй юу? Би тэгээд үгүй эн чи одоо худалч нь мэднэ. Тэгтээ тэр гүтгэлэг байсан байхгүй юу? Нөө юмыг эргүүлдэг. Элбэг дөрж гэдэг хүн бол Монголын эмгэнэл шүү. Тий. Монголын ард түмний шаар байхгүй юу энэ хүн? Гай боллоо штэ энэ хүн. Монгол улсад Монгол улсын 30 жилийн хүн самарсан шүү. Гэж байгаа энэ ихний шалтгаан худлаа ярьсан. Бүр улаан цагаан энэ би амьд байна. Тэ? Цорын ганц амьд гэж чинь тий. Цорын ганц амьд. Хамгийн гол хүн бишээ гэдээ хахад зоргийн алуурчдыг гэд ингээл дахиад худлаа юм нэг чөтгөрийн ториг шиг юм руу дахиад ингээл оруулах гэдэг штэ. За хоёр дахь асуудал байсан юм. Зориг гишүүний хөшөөг зайлуулна гэдэг. Даваа дөржин гам болт. Юу яриад байгаа юм бэ? Даваа дөржин гам болт. Ямар хамаа байна? Тэр хөшөөг Монголын ядарсан ард түмэн хур умсаа цуглуулж байгаад өгсөн мөнгийг тэр хүн хизээдээ өөрийн болгож аваад зарчваа. Тэрийн голонтын баясгалын юу нь 53 давхар байшин бэ? Хин ямар дарга тэр гарын үсгийг зурдаг юм бэ? Энэ хоёроос болоод би энэ ярилцлаганд орё гэж бодсон байхгүй юу? Өөр өгөр хэлэх юм бол түүхийг өөрчилж байгаа байхгүй юу? Зориг гэдэг хүнтэй. Зориг гэдэг хүний нэрээр улсуудыг хэлмэгдүүлж хэргийг хаагаад тэгээд хөшөөг нь зөөгөөд ингээд алга болгож байгаа байхгүй юу? Хүмүүсийн ой санамжаас түүхээс арчиж хаях оролдлого байна шүү дээ. Би энэний эсрэг байна. Би өөрийнхөө тухай хязгаарч дуурч байгаагүй. 26 жил дуураагүй. Дуурахгүй. Зориг гишний төлөө би арслан бар шиг явна заа юу. Тэгэж одоод би энэ ярилцлаганд орж байгаа юм.
Тэгэхээр бид нэр улс үндэсний сонирхлыг хамгийн тэргуунд тавих хэрэгтэй. Нам олон нийтийн байгууллагууд тэр сонирхол нь бол үндэсний сонирхлын дараа явах. Надад дөрөвт нь өдөөж хөвгөн амьдралаа дэвшлүүлэх сайн амьдрах бодол бий. Тэр нь бүх цаг үед л байж байсан. Тэгэхдээ бид нар бол энэ дараалал алдаж болохгүй. Энэ дараалал алдах юм бол тэрний одоо юу гэдэг нь ялцрах төвшөнд орно. Санжаа Сүрэнгийн зориг агсны гэргий Банзарагчийн булган ихчтэй ярилцах гэж байна. Ярилцлага өгөхөд бэлэн байна уу? Бэлэн. За. 26 жилийн турш таны нэрийг сонсоогүй Монголд байхгүй гэж. Гэхдээ таныг мэддэг хүн бол маш ховор. Товчоор Банзарагчийн булган гэж химбэ. Байдаг л нэг Монголын гэр бүл. Манай аав эдийн засагч мэргэжилтэй. Ээж маань эмч хүн. Аав маань Баян хонгорын Баян булгийн хүн. Ээж маань хотын хүн. Ээжийн талын эмээ маань Долгор Сүрэн гээд насаараа нах яманд Дорнговын алтан ширээгийн хүн. Өвөө маань Сэлэнг аймгийн Шаамрын хүн Тамзд гээд 37 онд хэлмэгдсэн. Би өөрөө ганц охинтой. Та 10 жилээ аль сургуульд төгссөн бэ? 23. Орос 23. Орос анхны төгсөлд Танаа гэр хаана байсан? 40 мянгад өссөн, боожсон. Тэгээ хотын төвөөсөө би гартгүй. Энэ миний бүх амьдрал өнгөрсөн. 23 дахь сургуульд танаа ангийнхнаас тийм улс төрийн том зүтгэлтнөө төрсөн үү? Төрсөн шүү дээ. Намрын инх хоёр. Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч. Тий, манай ангийн хүүхэд мундаг шүү дээ. Инх хоёр. Тий. 10 жилээ төгсөөд та ямар мэргэжлэр сурсан бэ? Би өөрийгөө хэлээгүй те. Би өөрөө эмч мэргэжилтэй. Хүүхдийн больницад ажиллаж исэн. Ээжийнхээ мэргэжлийг залгамжлаад ажилласан байна шүү дээ. Гэхдээ би хүсээгүй мэргэжил тэр бол 90 онд нэг ажил хийж болохгүй болонгот би тэгэл сайхан ажилласаа гараад яваад гисэн. Нэг ийм л төвхтэй. Хин нэгнийг хайрлсан хүн л тэр үнийг хамгийн сайн мэднэ гэж. Тэгэхээр бас нэг утгаараа бас Санжаа Сүрэнгийн зориг гишүүнийг хамгийн сайн мэддэг хүний нэг бол та. Та хоёр хитэн онд яаж танилцж ирсэн бэ? Та хоёр чинь нэг сургууль юм ба шүү дээ. Зориг гишүүн 23 дахь сургуульд төгссөн. Надаас 4 дүү. Би ийм сэргэлэн байхгүй юу? Залуу нөхөртэй. Вэ энийг ярина штэ. Тий. Тэгтэр миний тэр гоё дурсамжуудыг би нэг хүн амтнд яриад сонирхолтой гэж бодохгүй байна. Хүн болгонд байдаг л зүйл. Тэр бол айгүй интимний миний хувийн юм байхгүй юу? Би ганцхан юм хэлж чадна. Тэр юу вэ гэхээр тэр дурсамж, тэр гоё юм өнөөдрийг хүртэл 26 жил намайг тэтгэж яг булаг шиг тэтгэж тижиж ирсэн байхгүй юу? Тийм учраас би юм чанга байдаг юм аа. Юмыг даван шүү болгоо. Зориг гишүүний нэрийг бодоод гарна шүү гэдэг нэг тийм юм надад үлдээсэн шүү. Тийм учраас би тэр талаар ярмааргүй. Нэгэнт хоёулаа ярилцлага эхэлж байгаа юм чинь бүх юмаа ингээд тодорхой болгоцсон дээр тий. Энэ сонирхолтой биш ах. Хоёр дахь юм нь юу гэхээр би чинь одоо 26 жил цагдаа сэргийлэхээр явж байгаа хүн. Байнга нэг нууцын гэрээнд гар хэсэг зурдгийг. Байнга ярьж болохгүй. Одоо би юу ярьж болох, юу ярьж болохгүйгаа бараг мэдэхгүй болтлоо. Олон юм дээр зурсан. Байсагээл с ิจ гтэн юу юм мэдгүй нэг юм болдгийн. Одоо ч тийм байгаа. Тийм учраас тэр хэрэг, мэрэг янз бүрийн юмны талаар ярмааргүй байх юм. Тэрийг ингээд гарч болох уу? За тий. Зориг гишүүн 95 онд нэг ярилцлага өгсөн байна л да. Тэн дээрээ сонгодог урлагийн тухай ярилцлага өгч. Хүн төрөлхтний одоо сэтгэмж, үзэл санааны хамгийн дээд нь энэ сонгодог урлагт байдаг учраас тэрүүгээр ингэж хүмүүцсэн хүн муу юм хийх, муу юм бодох тухай тийм боломжгүй байд юм аа гэж ярилцлага өгсөн байлаа. Сонгодог урлаг бол сонгодог урлаг. Хаач хачгүй. Та ямар зохиол уншихад дуртай вэ? Би унших дургүй зохиолоо хэлж. Бүгдээр ингэ уншина. Би Достоевскийг дийлдэггүй юм. Хүнд санагддаг уу? Айгуу хүнд. Унших би яагаад дуртай вэ гэхээр үзүүлж харуулж болохгүй юм бичээстэй байдаг байхгүй юу? Одоо юу гэдгийг аргалын утаа бүргэлсэн малчны гэр төрсөн би Атар Хернутга үлгийн минь гэж сандаг. Энэ шүлгийг үлээж байгаа салхин үнсэж байгаа юм шиг гэдгийг чи яах вэ?
киногоор харуулахад хэцүү байхгүй юу? Балетаар харуулахад хэцүү байхгүй юу? Тэгэхээр үг гэдэг ийм гоё зүйл. Театр явна. Хагцаадар балет бүтэн сайдар дөр. Эсвэл эсрэгээрээ. Дандаа үзэн тэр үед оюунгаа бүжгэлдэг байлаа, урт насангаа дуулдаг байлаа. Ямар гоё байсан гэж санана. Урлагийн алтан үе. Алтан үе. Филатуга тэр театрыг босгосон байхгүй юу? Тэгсэн. Хүснүү хүснүү үний имийг үнээр нь хэлэх хэрэгтэй. Та бас Монголын анхны одоо урлагийн дуудлага худалдааг зохион байгуулчихсан гэдэг шүү дээ, тийм ээ? Тэгсэн шүү дээ. Тэр чинь 98 оны 100 юм. Намар хавар. Зориг гişүүн айгу залтай байхгүй юу бас. Хүн тааруулдаг байхгүй юу? Булгаан л гэж намаа урлагийг дуртайг мэдээ. Тийм мэддэг. Монголын урлагийг дэмжих хэрэгтэй тэл гэж байна. Би тийм айл гэлээ. Ингэж уулзаад өрчөд дэвл орог дэмжихгүй нь болохгүй нэ. Чи нэг дуудлага худлаа байгуулад өгөөрэй. Туслаарай л гэж байна. Заал гэлээ. Би одоо дуудлага худлаан ч юу юм мэдэхгүй, яах гэж байгааг ч мэдэхгүй. Заал гэлээ. За тэгээ утсан энэ шүү. За би явлаа гэд герман хэсгэжсэн. Тэгээ яваад гисэн. Айгу хурдан. Зориг гişүнийг ирэхэд биднес дуудлага худалдааг нь хийсэн байхгүй юу. Тэгэл тэр мөнгөөрөө орчуудын хөвлө ороо энэ одоо ардчсан холбооны өөдөөс харсан байшинг барьсан байхгүй юу. Тэгээд намайг жоохон зураач нар сайн тандгийн. Тийм шүү дээ. 90 онд ардчлал ясны дараа та нэг Польш руу эмчилгээний ажлаар тийч одоо олон ардын эмчнэр явлаа шүү дээ. Монголын эмчнэр явлаа. Тэр ажлаараас Польш явсан уу? Польш руу юу? Үгүй тэр чинь би зориг гişүнээс цогтож явсан байхгүй юу? Сайн даач ийсэн юу? Яасан мөхтөрэ? Одоо надаас 4 дөө. За тэгээ дээрэс нь Монголын хайртай хүүхдийн толгой гэргүүлсэн балан авгаа гэж хэлнэ гэж одоо за боли энэс хол явъя гэж явцсан байхгүй юу. Бүр инээ түрээ тэгээ яах вэ? Тэгэл ядраас үдэ гэртээ армаа сангадаа би чинь тэгэж удаа явах дурггүй байхгүй Монголоос. Нэг муу юм гэртээ ирсэн чи оройн тогшоод ороод ирсэн. За одоо хаашиж авахгүй шүктэр заал гэсэн тэгэл болоо. Тий. Тэгэл ойлгомжтой. Тэгэл ойлгомжтой. Тэгээд за. Ишиг надад шалтгааллахгүй байхгүй тэр. Тэгэл ер нь миний амьдрал айгүй юм дардан байсан байхгүй. 98 оны 10 сарын 2-наас хойш ингэж юу яасан? Зориг гişүний нэрийг банзрагчмаа нэрийг ундгаахгүй явах ёстой гэж боддгийн. Тэгэл бус нь бол хамаагүй шүү дээ. Танаас улс төр хүссэн хүсээгүй асуухаас өөр боломжгүй. Та яагаад гэвэл Монголын бас хамгийн том одоо домог мэт тийм улс төрчийн ар гэрийн хүн. 20 дугаар зуунд 3 хүн болсон сүүлийн хувьсгалын том бэлэгдэл. 1998 онд бол одоо олон хүн мэддэг шүү дээ. Монгол засаглалын ямарт орсон байсан. Засгийн газрууд олон удаа унжсэн. Тэр үед зориг гişүүний ерөнхий сайд болгох асуудал олон удаа яригдчихсэн гэдэг. Зориг гişүүн гэртээ энэ тухай тань дуулгаж байв уу, зөвлөж байв уу? Дуулгажсан. Та яаж хүлээж авч ирсэн бэ? Бугаал гэж нусанд орж явахтаа байна өрөөд. Би бүр одоо яг харж байгаа юм шиг хэлж байгаа байхгүй юу? Өө гэсэн чи ерөнхий сайдад нэр дэвшүүлж гэн гэд. Надад юмаа ингэж суужээ гэж хэлэхгүй шүү дээ. Тийм сериоз нэмийг. Би тэгтээ би цочсон байхгүй. Надад таалагдаагүй байхгүй. Би гэл гисэн. Тэгэл ягаад гэвэл тэр эвгүй яасан байхгүй. Ган бол 7 удаа буцаадсан засгийн газрууд нь солигддог. Нэг тийшээ элчин сайдаар явчих болдгүй юм уу? Би эмэгтэй хүн байхгүй юу? Би 50 амьдралыг хүсэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь зориг гişүн тэгж хэлдэг надад. Тэр бол сөллөг штэ булгаа. Сөллөг байхгүй. Би буцаад улс төрдөө орж чадахгүй. Тэ? Тэгээд би өөрийнх нь тэр хэлсэн цөөхөн үгнээс эхэлсэн юм чинь хайж болохгүй. Хариуцлагатай байхгүй юу? 90 онд эхэлсэн. Хаяад хувийн жаргал хөөж болохгүй гэсэн утгатай юм хэлсэн. Би тэгээд нэг авгаа үгэнд орох юм биш угаасаа. Тий. 1996 оны улсын их хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан ардчилсан холбоо эвслийн 2 дахь засгийн газар болох Элбэг доржийн засгийн газар 1998 оны 7 дугаар сарын 24-нд огцорч 1998 оны 12 дугаар сарын 9 хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ.
Элбэг доржийн засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд Эрдэнэтийн удирдлагыг өөрчлөх талаар голлон хуралдсан бөгөөд 1998 оны 8 дугаар сарын 10-нд Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, утган бэлгийг чөлөөлж, дорилог живийг ерөнхий захирлаар томилов. Энэ хугацаанд засаглалын хямрал дээд хэмжээнд хүрч, ерөнхийлөгч Багвайнд ерөнхий сайдаар Д гамболдыг томилох ардчилсан холбоо эвслийн саналыг 7 удаа буцаажээ. 1998 оны 9 дугаар сарын 30-нд ерөнхийлөгч Багвайнд Улсын их хурлын гишүүн Батүлийг ерөнхий сайдаар томилох ардчилсан холбоо эвслийн саналаас албан ёсоор татгалзав. Энэ хариуг хүлээлгүйгээр эвслийн удирдлага дараагийн нэр дэвшигчээр зоригийг ярилцаж эхэлжээ. 10 дугаар сарын 2-нд ардчилсан холбоо эвслийн голлох фракцийн удирдлагууд албан бусаар уулзаж, ерөнхий сайдын албан тушаалд зоригийг дэмжихээр тохиролцов. Тэр үед ерөнхийлөгч Багвайнд ерөнхий сайдын албан тушаалд зоригийг дэмжихээ илэрхийлж байжээ. Тухайн үед ерөнхийлөгчийн 5 газрын дарга байсан Санжин Баяр энэ тухай нотлохдоо 1998 оны 10 дугаар сарын 2-ны 15 цагт зориг миний өрөөнд ирж хүсэлтээ дахин хэлв. Ерөнхийлөгчтэй уулзаж гарч ирээд би түүнд ийм асуудал орж ирвэл татгалз хүнсэл алгаа гэдэг хариултыг дамжуулсан гэжээ. 10 дугаар сарын 2-ны өдөр улсын их хурлын намрын чуулган эхлээд дөнгөж 2 хоног байсан ба 4 сар хүлээгдсэн шинэ ерөнхий сайдын томилгоо улс төрийн голлох сэдэв болсон байв. 10 дугаар сарын 2-ны өдөр Монголын үндэсний ардчилсан намын ерөнхий зөвлөлийн өргөдсөн хурлыг хүүхдийн ордонд хуралдуулж, засгийн газраа эмхлэн байгуулж чадаагүй улсын их хурлын дарга Гончиг Доржийг огцруулах, ерөнхий сайдыг яаралтай томилж, нийгэм улс төрийн хямралт байдлыг даван туулах асуудлыг хилцэхээр товлож, орон нутгаас намын төлөөлөгчид цугласан байв. Гэвч Монголын үндэсний ардчилсан намын ерөнхий зөвлөлийн хурлыг намын дарга бөгөөд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Элбэг Дорж хойшлуулжээ. Энэ өдрийн 21 цаг 40 минутын үед ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшгэн тодорхой болсон зориг гэртээ орж 18 удаа хутгалуулан амнасаа алдав. 1999 оны 3 сарын 8-нд одоо таныг нэг цагтан хордог шүү дээ, тийм ээ. Яг одоо өмнө нь тийм цагдаас сэргийлэх хууль хяналтын байгууллагаар явж байгаагүй нь бас энэ хувийн том шоктой байсан үний тэр үйл явдал танд ямар тийм одоо цохилт шок өгч ирсэн. Тэр чинь 10 сарын 2-наас худлал шоконд байгаа даа. Тэр их удаан үргэлжилсэн. Тэгэл тэр чинь байцаал тэр 10 сарын 2-наас л намайг цагдаа зэрэглэх дээр авчиад ингээд төх ёстой байх. Бид тэр хүлэн зөвшөөрж исэн. Тийм байх процесс нь тийм. Тэгэл 8-нд барил хийчихлээ. Тэгэл одоо яах вэ баригдаад тэгэл тэр газар нь байж лээсэн. Тэгтээ нөгөө стрессээ хүн гаргадаг юм биш үү? Би их муухай орилсон. Саяа. Камер дотор. Яг нэг мэдүүлэг гээд нэг 2 удаа мэдүүлэг авч байгаа. 2 дахь удаа аваад тэгээд нэг камерт ч орж ирэл гадаарлна. Би их муухай орилно. Манай найз нар мэддгийг намайг заа үе гэж энэ хүн хотоодныхоо мухартайгаа юм гаргадаг байхгүй юу. Тэгэл гэсэн орилжсэн. Өшөө би ганцаархнаа байгаагүй шоо 3 хүн байсан. Нөгөө 3 чинь бүр айцсан миний орилтуулсан. Зачаад тэгэл орилжсэн би гинтхэн зогссон байхгүй юу. Намайг нэг хүн болг шиг болсон байхгүй юу. Би тэгээ ингээ харсан чинь баг хүн итгэхгүй. Зэрэг гişүн зогсчихсан байхгүй урд. Тэгэл би чив чимээгүй ингэж хараад тэгэл зүг зүгээр болоод амар ихтгэлтэй болоод би маргаашхах юм байна. Тэг би маргааш нь гарцсан штэ. Тэг би шашинд итгэхгүй ин гэж юу ах вэ? Ийм үйл явдлын дараа тийм ээ. Үүний дараа. Тий. Тийм учраас би тэгээд тэр шашны ном янз бүрийн юм үзээд эн чи хүн туулж яагаад мэддэг юм бэ? Тий. Олон хүн одоо зовлонгоос зүгтдэг. Гэхдээ зовлонтойгоо нүүр тулгарах тийм цаг бол заавал ирдэг гэж одоо бурхны нэрээр сургасан байдаг шүү дээ. Туулаад гарах хэрэгтэй. Заа өөр арга байхгүй нөхдөө. Би энийг хэлэх гэж би энэ чи орж ирсэн байхгүй юу? Зовлонгүй хүн байхгүй. 1998 оноос хойш одоо үйл явдлыг одоо энэ чинь Монголын ард түмэнд үдээгээ танаа гэр бүлд бол маш том тийм цохилт дарамт боллоо шүү дээ. Энэ том цохилтыг яаж давбаа? Хүнд тэр шокыг удаан үргэлжилсэн. Тэгтээ нэг тийм зам биш үү? Байх ёстой. Чи үлдсэн чинь чиний үүрэгтэй гэдэг юм миний толгоонд байдаг гэсэн. Би уйлж болохгүй хамаагүй. Би сэтгэлээр ингээд нэг шалчиж болохгүй. Раздвоение личности гэдэг хүн нэг хоёр хуваагдсан юм шиг тийм. Энийгэд яриад байгаа мөртлөө толгооны цаан дандаа өөр юм бодох хэвээр.
олон жил тэгж явсан. Тэгэл за зориг сангийн байшин коучтой засвар гээд ингээд хүн занятой ажил хийгээд ах тэр нөгөө өөрийн юм мартагддгийм байх тодорхой хэмжээгээр одооноос би ингээ эргээд харахтаар манай гэр бол аимшигтай юм туулсан. Надад мэддэггүй. Хамгийн гоё нь надад хайртай учраас тэднээс намайг хайрлсан, хамгаалсан, нэг ч үг хэлээгүй. Одоо намайг чи нэг ч хүн тэжээгээгүй шүү дээ. Би нэг ч газраас салиа аваагүй тэрнээс хойш. Амьдрал хэцүү шүү дээ. Тэтгэр хоёр өгшний юмар. Тэгэл явсан. Дүү дотроо эрэхтэй өгдөчөр миний охин бол хамгийн хүнд авсан. Шилжилтийн насны хүүхэд ээжийн сонин сэтгүүл бүх юм дээр муулахад тэр хүүхдэд аюулгүй өгөө болсон байхгүй юу. Тэр үед 23 дахь сургууль миний хүүхдийг шууд сургуулиас сөөсөн. Энэ аюулгүй тийм хэцүү. За тэгээ дараагийн сургуульд орууллаа. Одоо бас энийхтэй болчиход байна шүү дээ би. Тэгэхэд дахиад хөөдлөө гэсэн. Яг хүүхд тэр багш нар таалагдах хэмжээнд байгаагүй байх. Тэр хүүхдийг хайцсан учраас тэр хүүхд өөрийгөө яаж аврах уу гэд өөр байсан байх магадлалтай. Тэрийг асуух ч юм байгаагүй. Сургуулиас хасагдлаа гэхээр би очисон. Одоо би яах юм бэ? Хасагдчихж байгаа хүүхдийг би очисон. Багшаа яагаад манай хүүхд хасагдчихваа гэсэн. Өглөө хоцордог гэсэн. Тэгэхээр би ганцхан манай хүүхд хоцордог юм гэсэн. Багш бодсноо үгүй гинэ. Тэгвэл бүх хоцордог хүүхдээс миний хүүхдийг сургуулиас салж байгаа маань те. Тэгээ би хэлсэн багшд. За багшаа, миний нялх хүүхд 13 настай хүүхд том хүний даадгүйг натаа цогт даваад гарч байгаа шүү. Би охиноороо бахархдгийг ардын багш та түшээ давнууд түлхээ дайна өөрөө мэдэрээ гэсэн. Би одоо хүртэл чука багшд баярлалаа багш бодсноо. Маргаатарт сургуульд нь явуулчаараа гэсэн. Тэгээд эдэрч агшиштай ордон миний хүүхдийг сургуулийн төгсгсөн. Өөрөө миний охин их сургуульд орсон, мастер хаттай хийсэн бүх юм. Тэгээ би чука багшд бас баярлалаа гэж хэлж байгаа юм. Тий. Нэг ийм хүүхдтэр хэцүү туссан. Тэрийг ингээ хайчдгийн билээ биднээс. Тэр их хүнд үеэс нь надад баярлалаа. Бас юм чанга юм билээ. Нурахгүй юм билээ. Тэм учраас би охиноороо бахархаж байгаа. Нурахгүй юм байна гэд би охиноороо бахархаж байгаа. Санжаа сүрэнгийн зоригийн гэргий энэхүү хэргийн цорын ганц амьд гэрч булган 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн өнөө хүртэл 26 жилийн турш хууль хяналтын байгууллагад байцаагдж байна. Түүнийг эхний удаа 1999 оны 3 дугаар сарын 9-нд 14 хоногийн хугацаатай цагдан хороод хэрэгт холбогдлого хэмээн сулжээ. Харин хоёр дахь удаа 2015 оны 11 дугаар сарын 13-нд улсын ерөнхий прокурорын орлогч Эрдэнэт Тагнуулын ерөнхий газрын дарга хошууч генерал Хурцнаар 10 сар цагдан хорж чимгээ содном даржаа нарыг зоргийг хөнөөсөн хэрэгтэн гэж гэрчлүүлэхийн тулд удаан хугацаанд дарамт шахалд учруулж байжээ. 1998 оноос хойш 26 жилийн турш булганд олон удаа хэрэгнээж, олон 10 удаа байцааж, хөлийн хориг тавьж, хэвлэл мэдээлэлээр түүний тухай янз бүрийн ашиг сонирхолд нийцүүлсэн мэдээлүүд тарааж, бие сэтгэлийн дарамт үзүүлсээр байна. Хэр баргийн хүн бол давж гарч чадахгүй ш. Танаа гэр бүл аав ээж дүү бол бас их том тийм хатуучуулах, зоригжуулах, хөшүүрэг болж ирсэн байна. Тэгэхдээ тэдний айгүй гоё юм нь надад ердөөсөө дараа болоог. Надад үгээр, нүдээр, үйллэлээр би бол тэднээстэй хайртай учраас яаж тэднээст гай болохгүй байх вэ? Яаж тэднээст муу байгаагаа харуулахгүй байх вэ? Хэцүү байгаагаа харуулахгүй байх вэ? Манай аав чи их ухаалаг хүн байхгүй юу? Манай ээж бол их хөгжилтэй. Юмор ихтэй. Одоо юу гэдгийг анх 99 онд над руу ингээд нийгмийн бүх юм яваал ингээд бүх сонингуудаар нэг баригдаж байгаа зураг ингээд сонин дээр гарсан байсан. Би тэднээс хардгүй юм. Харах хэрэггүй эсрэг юмыг. Тэгсэн чинь ээж хоёр өглөө болгон салхинд гараад явхад Монцамигийн үдэнд нэг юм юу байдаг шүү дээ. Сонингийн юу. Тэгээд ээж хоёр талбаар ингээл алхахтаа ингээл харах дээр яг тэр зураг сонин байдаг гинэ. Яг ингээд намаа ээж хоёр ингэж хараад хэд өдөр
ингээд алхсан юм байна. Нилийн өдрийн дараа явж исэн чинь нөгөө сонж явах морицсан байсан гинэ ингээд. Тэгээ тэрийн түнс цагөө ээж банзрагчаа. Хоёлаа ийш орж энэ сониг тэгшил гэж хэлэх үү? Юмор их сайтай байхгүй юу? Тэгжээч хүн Дотроо бол мэдээж одоо нурж байгаа шүү дээ. дотроо бол аймаар манай аав бурхан болохтоо би аавын охин баггүй юу? Аавгаа ярих дээр уулчих гэдэг шүү харин би. Манай аав бурхан болохтоо би 50 өгч болно. Намайг хэлдэг шүү дээ. Миний охиныг амьдрал ямар их ногч ба босоод ирдэг юм бэ? Би одоо санаа зовх юм баггүй. Тийм магтаал байх уу? Тэгж л баярлуулсан та хэвтэд мөлхөд алга болчихоогүй. Нийгмийн энэ том дарамт, ялангуяа нийгмийн дарамтаас гадна дотоод сэтгэлдээ та бас маш том дарамттай байгаа шүү дээ. Тэр үүдэж байсан. Тэгээд тэрэнд бол нураачгүй юмсан гэж одоо хичээж байгаа тэр эцэг гэхийн тэр хатуужлалыг бол тэр үгээр Тэрийг хайр гин. төвсөлтэй. Зүгээр л хайр гин. Тэр хоёр хайрладаг учраас надад гай болоогүй. Тэгтээ надад хэрэгтэй юм болгоныг мэддэг байсан. Одоо юу гэдгийг тэр үед би стресстэй учраас амиа л бодож штэ. Тэгэхэд байшингийн мөнгө бүх юм тэр хоёр штэ. Хоол унд бүх юмыг тийм айхтар гоё хайрын дунд туссан байхгүй юу би. Тий. Ер нь бол нэг үг гэдэг штэ. Жаргал болгоо адилхан. Ярих юм бол бүгдээр жаргаж яаг үл тэгж яаг ингэж ингээд яг л адилхан юм ярьдаг. Зовлон болгоо өөр. Тэр зовлонг хүн болгоных өөрийн аястай. Тэгээд тэрийг давж чадах нь чухал болохоос ш тэр зовлон чухал биш. Бүх шашин амиа хорлсон улсуудад им эсрэг ханддаг. Негатив. Зөвтгдөггүй. Яагаад тэр бурхнаас хүнд энэ амийг заяахта өөрөг өгсөн байхгүй юу? Тэгэхээр шашинтай улсууд бүгдээрээ давцсан гэж байгаа. Итгэл үнэмшилтэй улсууд гэсэн үг л дээ. Чиний хараагүй юм болгон байхгүй гэж хэлж болохгүй байхгүй юу? Чиний хараагүй мэдрээгүй юм болгон байхгүй ш. Байгаа байхгүй юу? Нам олон нийтийн байгууллагууд тэр сонирхол нь бол одоо үндэсний сонирхлын дараа явах хэрэгтэй. Тэр дөрөвт нь мэдээж хувь хүн амьдралаа дээш төрөх сайхан амьдрах бодол бий. Тэр нь бол одоо бүх цаг үед л байж байсан. Тэгэхдээ бид нар бол энэ дараалал алдаж болохгүй. Энэ дараалал алдах юм бол тэрний юм одоо юу гэдэг нь ялцрах төвшөнд орно. Та бүхний ярилцлага гарсны дараа олон хүний одоо төсөөлөл өөрчлөгдөх бах л да. Та энэ одоо дарамт зовлонгуудыг яаж давж гарваа? Энд чинь шууд зовлонтой нүүр тулгарна гэдэг нэг хэрэг, нүүр тулгараа тэрийг давна гэдэг бол бас өөр хэрэг шүү дээ. Одоо мэдээж хэрэг энэ бүгдэд надад гэр бүл тусалж байгаа. Миний маягтай сайн найз нар ингээд бүгдээрээ байсан. Намайг таньдаг улсууд надаас ураагүй шүү дээ. Хамгийн гоё нь бүгдээрээ байсан байхгүй юу? Тэр ямар хэрэгтэй байсан гэж санана миний найз нар. Би дандаа та бүгдэд баярлалаа гэдгийг. Тэгээд нөгөө дотор им өвөг дээдэс гин штэ нөгөө миний уудын мохордоос эмээ өвөө хоёроос ахуулаад ингээд тэр бүгд дээрс гений төвшин дамжсан байсан тэр монгол хүний чанар штэ. Өөжөө 50 хүлээж авдаг. Тэгээд одоо баруун орлоод орохоос л штэ. Тэ шорг бол одоо тэгэл даваад гарахаас штэ. Тэр бүх юм надад байсан учраас ингээл даваад гарвуу гэж боддгийг штэ. Ингээд нэг үгээр хэлэхэд айгүй хэцүү байхгүй юу? Амьд үлдсэн юм чим яагаад гэдэг асуулт тавьдаг юм бэлээ хүн. Тэ? Тэгээд хүн авралаа хайгаад ингээд ном унших дээр эхлээ шашны ном руу ордог юм байна. Хүн зовх дээр шашин руу ордог юм байлээ шүү. Шашны ном үзэл, судлаад тэр зовлон жаргалд уруулах уу гэдэг ном байдгийн. Тэрний өгүүлбэр болгон утга агуулгатай. Яагаад вэ? Чи нэг зоригтой үлдсэн шүү гэдэг юмд би сүлдө хүрдэг юм байна. Тэ? Тэгээд тэр цагийг л хүлээсэндээ би Бурхан танд хамгийн том сорилтыг, хамгийн том хайрыг, хамгийн том ухаарлыг
зэрэг хөгчтэй ийм бас тийм хувь тавилан тэр болгон хүнд заяахгүй. Зовлон гэдэг тэр зовлон болно. Тийм учраас би бурхан баярлалаа. Та надад ямар их хайртай юм бэ? Тий. Тэгээд би таны өгсөн бүх юмыг биелүүлэх гэж те сорилтыг чинь давх гэж тэгэл би бурханд талархаж явдгийг. Ягаад гэвэл зүгээр амьдраад исэн бол амьдрал юм. Би ухаарлт хөрөхгүй байх байсан. Хүн юу н өөрчлөгддөггүй гэж ярьдаг штэ. А ягаад гэвэл сорилт аваагүй учраас өөрчлөгддөггүй. А яг ухаарч байгаад хүн өөрчлөгддөг юм байлээ. А энэ зовлон бол би одоо энэ ярилцлаганд ороод энийг ярьж байгаа нь хүн болгон зовлон байдаг учраас тэрийг зовлон гэж одоо дэвэл улам маривжаал чиний дээрээс дараад байна. Дэлхийд дээр өчнөө хүн гэр оронгүй байна. Чи байртай биш шүү дээ хоёроо. Өчнөө хүн үлсэж өгч जैन. Тэгэхэд чи хоолтой байна шүү дээ. Тэ? Ээж авч амьд байна. Үр хөвгчин байж байна. Тэгэхэд чи өөрийгөө өрөвдөж болохгүй. Навшоо гэд би бүр өөрийгөө навшоор нь дууддаг бол яах вэ? Чи болохгүй шүү дээ. Чи хүнд гай болж болохгүй. Би тэгээд намайг харьсан улсуудад гай болохгүй гэж бодоод тэр чи айгүй их юм юу гэдэг юм бэ? Эрч хүч өгдөг юм бэ? Тэгээд нөгөө зовлон чин өөрийн зовлон байхгүй болол хин туслах үгээл гүйтэн. Тэгэл тэрийг тэгж хөнгө авах чи ихгүй яахгүй. Би одоо энэ бүгдийг албаар улсуудад хэлье гэж бодож байгаа. Зовлон гэж бодвол улам их болоо л энэ тэр зовлон. Энэ 26 жилийн турш одоо нийгмийн хит анхаарал төрийн хилмигдүүлэлтэд та одоо ингэж гомдох ч юм уу, өөртөө гомдох тийм сэтгэл төрж ирсэн үү? Бусдад гомдох ч юм уу? Тэр төр ишүү би ер нь хаанаас явж ирснийг гадарлан л та. Гэхдээ тэр нь ингэж бас нэг бүр нийгмээс тусгаарлагдгүй дэлгүүр хошоо байн алхаж явдгийн штэ. 26 жил хүнтэй харьцахгүй байх гэж байхгүй. Цохоо тачмаар шүү. Алчмаар эмхтэй шүү гэд надад хэлдэг байсан байхгүй юу? Тэр чи хэцүү байхгүй юу? Чамраа муухай харна те. Тэгээ би за харахгүй гэж одоо нүдний шилээ авцсан. За энэ нүдний шилгүү зургнууд байгаа. Тэгээд сонсохгүй гэж одоо тэр өгнүүдийг өөргөө л нэг ингэж штэ хааж штэ. Тэгээд би бүх найз нартаа баярлдаг. Дайснуудаа бүр их баярлдаг. Яг гэвэл намайг дайснууд илүү их им ухаалаг хурц болгодгийн гэсэн. Тэгээ би үнэн байна. А тэрийг би тэгэл ингээл туулаад гарсан. Одоо тэг яах юм? Туулахгүйгээд хөдөө очиж амьдрах юм уу? Одоо хайчих юм Монголоос гарч дандаа нөө юу лээ? Гарч болохгүй гэдэг хүн чинь. Хэлийн 20% л үү те. Тим юмтай байсгээл болдог хүн чинь. Ингээл нэг иймэрхүү туулсан. Зүгээр би энийг ингээд чамтаа их айтайхан байна надад. Ингээд тодорхой ярьж байгаа чинь хүнд хэрэг болоосоо гэдэг утгаараар ярьж байгаа. Тэрнээс би мундаг гэж байгаа юм биш шүү. Гэхдээ Монголын ард юм мундаг дөө ойлгож байгаа тий. Мэдэрдэг тийм ээ. Тэр мэдрэмж бол агуу штэ. Та ингээд үннийг мэдээд байдаг. Таны нүдэн дээр үннийг ингэж гоовуулж хилмигдүүлдэг тийм системийг та бол ингэж 20 хэдэн жилийн турш ингэж давж гарлаа л та. Хэрвээ одоо ингээд дахиад ийм системээр олон иргэний одоо амьдрал, эрх, хувь заяаг золиослох юм бол зориг гишүүний хүсчээсэн тэр Монголын ардчлал, эрх зүйн төрийн систем бол хамгийн том аюул үүстэй. Амар. Одоо юу гэдгийг 37 онд хэлмэгдсэн хүмүүсийн үр сад амьд байгаа байхгүй юу? Тэр 37 оныг Монголын ард түмэн мартаагүй. Яг тийм юм 15 онд явсан байхгүй юу? Одоо чимгээ содном даржааг ярьж байгаа юм бэ. Тэр бол хэлмэгдүүлэлтээр барах уу? Одоо чимгээ тоогооч хүн. Уг нь бүжигчин мэрэгчлээ давхар мэрэгчлэн тоогооч ахгүй юу? Содном даржаа малчин. Монголын нэг ч иргэн баталгаагүй болж байгаа байхгүй юу? Тэгээд нотлогоогүйгээр гэрчийн оруулахгүйгээр шүүх хурал хийгээд тэгээд тэр элбэг дээр хаанаас чин сайтн дээр оюун эрдэнэ чи зоригийн алуурчдыг суллаа шүү. Энэ намайг амар эмзэглүүлсэн байхгүй юу? Улаан цагаан худлаа хэлж штэ. Тэ? Энийг энэ чигээр нь явуулчих юм бол юунд ч хүрч магадгүй. Хиний ч амьдрал энийг биднес зөвшөөрөх юм бол хиний ч амьдрал баталгаагүй. Энийг зөвшөөрөл бол баталгаагүй. Тэгээд
энийг хийсэн улсууд нь байгаа штэ. Би бол одоо 15 хоног хэлж яана л да. Ерөнхийлөгч элбэгдэрч гүйцэтгэгч нь хурц. Ингээд хийцэн. Нэг муу жишг тогтлол бол тэр чинь өөрөө жишг болоо явчихна шүү дээ. Будаа. Тэгэл тэр чинь тэр чигээр явчихна. Гэдэг утгаараа би энэ рүү орж байгаа юм. Олон удаа давтаад ахтар үнэн болчтгоо гэдэг шиг Чингис Содмон Доржи хоёр алуурч гэд бишээ гэд бүгдээрээ хэлээд байхад алуурчин гэд тэгээд тэрийг гой хэлнэ. Тэгэж ярих бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулаад уучлаарай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлт чинь 3 өндөрлөгөө. А тэрэн дээр яаж ордгийг, хэн орж тайлан тавьдгийг, тагнуулын дарга нь ордг юм уу? Тайлангаа тавьдаг юм уу? Ерөнхий шүүгч нь тавьдаг юм уу? Ерөнхий прокурор нь тавьдаг юм уу? Энэ улс чинь бүгдээр энийг хийсэн байхгүй юу? Ерөнхийлөгчөөс ерөнхий сайд их хурлын дарга хоёр тэр нарийн асуудлыг мэдэхгүй шүү дээ. Сонсоод өнгөрөөд зөвлөмж гаргана шүү дээ. Тий, зөвлөмж л гаргана. Аюулгүй байдлын зөвлөлт тэр өөртөө уншаад суухгүй мэдээж хэрэг. Тэр олон 10 хавтас тэргүүд нотлох баримтууд гэдэг байгаа зүйлийг нь. Тэгэхээр тэр нэг бол тагнуулын дарга, нэг бол ерөнхий прокурор, нэг бол ерөнхий шүүгч, нэг нь тайлан тавьж байгаа шүү дээ. А тэгээ энэ гурав чинь нийлээд энэ бүх юмыг зохичлоо шүү дээ. Одоо ингээд энэ хэргийн илрүүлэх процесс бол 26 жил ингээд үргэлжиллээ шүү дээ. Тасралтгүй үргэлжиллээ. Таач одоо ингээд гол гэрчүүлээд үйл явдлын дунд орлоо. 2015 оноос одоо энэ хэргийг одоо гүйцэтгсэн хүмүүсийг илрүүллээ гэд нийгэмд шуугаа тэр нь явсаар байгаа. 3 шатны шүүхээр ял оноосоо. Тэгээ таныг ч гэсэн 10 сарын хугацаанд цагдаа онсон. Энэ процесс ер нь яаж эхэлсэн юм бэ? 15 оны 10 сарын хэдэн жилдээ намайг тагнуул дээр дуудаад ингээд тэгэл за нэг удаан юм болсон. А товчхон хэлэх юм бол одоо би сүлд мэдсэн шүү дээ. Чингис Содмон Доржи гэдэг улсууд мөн үү гэдэг л юм руу сэтгэл санааны дарамт төгөөд бүх юмар шахаж байгаа. 2 удаанаас цаашаа зүгэл гэр оронд нэгждэг хийгээ тэгээ ганц удаа таажаа 3 өдөр байлгачдаг нэг ч хүн уулзахгүйгээр тэгээ би бодож байгаа юм. Так, стоп. Юу болж байгаа юм? Тэ? Ойлгомжгүй. За нэг улсууд мөн үү биш үү гэдэг ах юм. Тэгээ ерөнхийдөө нэг бол хүн гүтгэх ёстой, нэг бол үгүй. А би шийдвэрээ шууд гаргасан. Тэгэл улсууд биш хүн гүтгэл хогч шүү. Хэлэхгүй үгийг хэлнэ. Тэгэл бишгээ дахтэр яах юм хүнийг. Энэ хоёр хүн би амьд гэрч штэ. Тэрийг бүх Монгол мэднэ. Энэ Чингис Содмон Доржи сүүлд нь нэрийн бичээ. Энэ хүмүүс бишээ гэд ахтар нөгөө би хэрэггүй болчихгүй юу? Над тайртайдаа гаргаагүй шүү дээ 10 сарын дараа би хэрэггүй болох тэр гарахгүй юу? Тэгээд энэ хэрэг тэрхсгүйгээд тэгээд хэд өдрийн дараа өөр хэрэг нээлэгц. Дахиад гар өсгдөн шүү дээ би. Одоо тэг юу юм сэжигтэн юм уу юу юм мэдэхгүй. Ялдагдаг ч юм уу мэдэхгүй. Мэдэхгүй. За тэгээд юм ярьж болохгүйгээ дахиад гар өсгтээ. Тэгээд тэр шүүх хуралд оруулаагүй байхгүй Чингис Содмон Доржи хоёрын. А Чингис Содмон Доржи хоёрын шүүх хуралд би гол хүн нахгүй юу? Гэрчээ итгэж. Илчлэх гол хүн шүү. Илчлэх гол хүн. Оруулаагүй намайг би орё гэдээ хахад. Тэ. Гэр бүлийн хүртэл тэр шүүх хурлаас татгалзаж шүүх хуралд оролцоогүй шүү дээ. Хэнийгээр одоо нөгөө зориг гишүүний тий тэр чинь тийм юмд оролцож болохгүй шүү дээ. Би хэлмэгцэн хүний хүүхэд байхгүй юу? Тэгээ шашинтай хүн байхгүй юу? Та биш гэдэгт бол бүр ихтгэлтэй байсан. Бүр 100,000% заа юу. Одоо тэр үеийн сонингууд заа юу. Би одоо тэр гар үсэг зурсан юм хэлэхгүй шүү. Тэр үеийн сонинг үзэхэд миний зуруулсан зураг хүртэл явдаг. Ам зураг. Тий. Эмэгтэй нүндэр, эрэгтэй нам. Би ганцхан жишээ ярьж байгаа шүү. Атал эрэгтэйг нь өндөр болгоод эмэгтэйг нь намхан болгочдөг. Тийм юм байдаг юм уу? Би ганцхан жишээ хэлж байгаа шүү. 2012 онд ерөнхийлөгч Цахиагийн элбэгд орж зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг байгуулах, хэргийг маш нууцын журмаар шалгах зөвлөмжийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр гаргуулж, ажлын хэсгийн ахлагчаар өөрийнхөө хуулийн асуудал эрхэлсэн шадарт туслах Эрдэнэбатыг томилжээ. Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж ерөнхий сайд Алтан хуйгийг огцруулж, сайхан бэлгийг ерөнхий сайдаар томилоод, хууль хяналтын байгууллагын удирдлагыг бүрэн сольж, хурцыг тагнуулын ерөнхий газрын даргаар томилжээ. Ийхүү тагнах, мөрдөх, хянах, хорих бүх байгууллагын гинтийн шин томилгоо хийгсэний дараа
2015 оны 8 дугаар сарын 31-нд хүн амны хэрэгээр 25 жилийн хорих авсан. Өмнө нь олон удаа хүн амны хэргийг өөр дээрээ хүлээж байсан Амгаланбаатарын мэдүүлгээр эргэн чимгээ Содон Даржаа нарыг баривчилж зоригийн амнасыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татжээ. Ерөнхийлөгч Элбэг Доржийн шинээр томилсон шүүх хууль хяналтын байгууллагын удирдлагууд энэ хэргийг бүхэлдэн шийдэж эхлэв. 2017 оны 8 дугаар сарын 4-нд Санжаа сүрэнгийн зоригийн амнасыг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүхийн хуралдаан улсын дээд шүүхэд болж хуралдааныг ерөнхий шүүгч Цэвгмэдийн зориг даргалж улсын дээд шүүхийн шүүгч Дамдны Эрдэнэ Боловсрон, Чагдагийн Хосбаяр, Баттогоогийн Цогт, Батагийн Батсэр нар оролцож Амгаланбаатар, Содон Даржаа, Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ялганоожээ. 2019 оны 6 дугаар сард Чимгээ Содон Даржаа нарын эрүүдэн шүүсэн бичлэгүүдийг олон нийтэд ил болгов. 2019 онд Амгаланбаатар төрийн 3 өндөрлөгт бичсэн загталтаа Чимгээ Содон Даржаа нарыг үтгэвэл 500 сая төгрөг надад өгнө гэж хэлсэн. Мөн гадаадад гаргаж амьдруулна гэж амласан. Ийм учраас би Содон Даржаа Чимгээ нарыг үтгсэн. Гэтэл 500 сая төгрөгөө ч өгсөнгүй. Гадагш гаргасангүй. Тиймээс би дахиж үтгэж чадахгүй гэсэн байна. 2023 оны 4 дугаар сарын 19-нд нийслэлийн прокурорын газраас Амгаланбаатар, Содон Даржаа Чимгээ нарыг яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болголоо. Ерөнхийлөгч Асан Элбэг Дорж Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа бол Чимгээ Содон Даржаа нарт ялгааносон улсын дээд шүүхийн шүүгч Эрдэнэ Боловсрон Хаагийн олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр томилогджээ. 2021 оны 3 дугаар сарын 31-нд улсын дээд шүүхээс Тагнуулын ерөнхий газрын даргасан хурц улсын ерөнхий прокурорын орлогч асан Эрдэнэбат нарт Чимгээ Содон Даржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгээр 1 жилийн хорих ялганоожээ. 2021 оны 6 дугаар сарын 14-нд Эрдэнэбат магадлангаар суллагдсан бол 2021 оны 6 дугаар сарын 24-нд Монгол Улсын ерөнхийлөгч Баттулга бүрэн эрхийнхээ сүүлчийн өдөр хурцад уучлал үзүүлэх зарлиг болгов. 2021 оны 12 дугаар сарын 8-нд улсын ерөнхий прокурорын орлогч асан Эрдэнэбатыг улсын хуралд ардчилсан намын бүлгийн ажлын албаны хуулийн зөвлөхөөр томилжээ. Хурц 2024 оны улсын хурлын сонгуульд ардчилсан намаас нэр дэвшгэ зарлжээ. 2015 оны одоо хүн хилмигдүүлсэн схем шиг тийм схемийг төрийн жолоо барьж байгаа хүмүүс дахин одоо давтагдуулахгүй тулд тэр схемийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн, хэрэгжүүлсэн тэр хүмүүст төр өөрөө хууль ёсны хариуцлагыг болвол заавал оногдуулах ёстой үстэй тийм үү? Юу оногдуулах вэ? Өнөөдрийн байгаа нийгэмчин оногдуулах нь байдгаа ингээд шагнаад явчлаа. Энэ нийгэм буруу тийшээ явцсан. Зүгээр биднес энийг зогсоож чадах нь уу, зогсоож чадах нь уу гэдэг ийм экзэгтэй үед ирчлээг надад харагдаад байгаа байхгүй юу? Хизээ миний цаг болох л гэж би дотроо боддог л байсан үгээ хэлэх. Надаас олон хүн ихсэн те би хэлжсэн. Олон хүн ихсэн. Анх байгуулж исэн зориг гишүүний нам биш байхгүй одооны арчилсан нам гэдэг бол тэр намыг чинь өөр улсууд өмчлөөд авчаад байна. Дандаа хулгайч нар байна. Элбэг Дорж тэргүүтээ. Эднүсийн жам ёсороо нас нь олоод хөгшрөөд нийгэм таниад ирэнгүүт өөрийнхөө оронд өөрийнхөө хөл гаруулдаг улсуудыг тавьчихж байгаа байхгүй. Өөрийнхөө хүмүүжүүлсэн, өөрийнхөө үгэнд ордог, өөрийнх нь барьцаанд байдаг тийм улсуудыг тавьчлаа штэ. Одоо энэ луугад төвөр гэдэг хэдэн настай юм бэ? Одоо 50 гарч байгаа хаа. Дааган болдын хүн штэ миний мэдхийн. Хөл гарна штэ. Орцоор нэрбэнимяса. Загасчиш юулэ махчиш. Тэгэл үүргийг биелүүлээж явна. Өөрөөр хэлбэл төлөөллийнхаа хүнийг тавьчихж байгаа. Арчилсан нам байхгүй одоо. Энэ улсууд байгаа цагт арчилсан нам байхгүй гэж би бодож байгаа. Төлөөний хүмүүсээ тавиад байх юм бол эзэн нь солигдсонч схем систем хоёр нь хэрэгжлээс яваалаа шүү дээ. Ишээ дордон заа юу гэж би бодож байгаа. Одоо би юу хэлж яах вэ гэхээр арчилсан намын жагсаалтанд хурцын нэр байна гэж байна. Англид шоронд суудсан, Монголд шоронд суудсан, хилмигтүүлэлтийн процессыг явуулсан хүн арчилсан намаас орно гэдэг юу гэж байгаа юм бэ? Хууль тогтоох байгууллагад. Хууль тогтоох байгууллагад энэ бол эмгэнэл байхгүй дахиад Монголын. Тийм учраас би энэ ярилцлагын цаг нь болчлоо гэж орж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл би хилмигцэн гэж бодъё. Би бол зүгээр л нэг Монголын жирийн эмэгтэй байхгүй, булган л байхгүй юу? Төрийн юунд очино гэдэг бол Монгол улс байхгүй болох тухай яригадаад байна штэ. Хамгийн аюул нь эндээ байхгүй юу? Одоо чи боддоо би зүгээр хар ухаанаар бодъё. Хурц гэдэг хүн их хурлын гишүүн болчээ. Тэ? Англид шоронд суудсан, Монголд шоронд суудсан 15 оны имийг улаан цагаа хийцэн.
ийм ялаа сонсон их хурл сууж болох юм уу спискаар? Болохгүй гэж бодож байна. А тэр их хурлд ороод тэр хүн яах вэ? Бүх улсуудыг дарамтлна. Тэ? Дарамт янз бүрийн байдаг. Одоо тэр Төв аймгийн шүүх хурал дээр биднээс 3 жил явсан. Би хурцын доор ямар улсууд байдгийг мэднэ. Оросоор шестёрки гэдгийг. Үүргийг биелүүлдэг бүтэн арм шиг юм байгаа. Тэгвэл тэрнээс айн гэж юу ах вэ? Яшгил байна. Тэгэхээр айдаг улсууд байдаг байхгүй юу? Айлгах байхгүй юу? Тэ? Хүн гэдэг бол хүн л байдаг. Одоо чиний өр хүүхэд, чиний ээж аав чамайг шантаажлах юм ер нь хайх юм бол олдно доо уучлаараа Содом нь ямар ч хүнд олддог байхгүй юу? Хэрв Монгол улсад хууль байдгийн бол тэ тэнцээ шоронд байсан, энчээ шоронд байсан үнийг энэ нөгөө юугаарч оруулж болохгүй. Би бол тэрийг улаан цагаа хэлж байна. Ийм учраас би энд сууж байгаа шүү. Ардчлал гэдэг болвол нэг намын өмч биш гэж хүн болго ярьдаг. Тэр нь ч угаасаа ч тийм баг. Ардчсан үнэт зүйл мөнгөний эрх ашигын өмнө хүчин мөхсдөж гин гэж та харж байгаа юм. Надад Ализений өмчлөөд авцсан Элбэг Дорж гэдэг хүн. За юу. Мөнгөөрөө тэр бүх юма зохицуулдаг. Ардчсан намд ухаантнууд бий юу? Бага. Тэр ухаантай шудраг улсууд гарахгүй хэмжээнд аваацсан. Тийм болгочлоо штэ. Одооны ардчилсан нам бол зориг гишүүнээ байгуулж исэн нам бишээ. Тэр үзэл санаа үргэлжлүүлж байгаа, туг нь болж байгаа зүйл биш гэж та хэлж байна шүү дээ. Нам гэдэг чинь өөрийн үзэл бодолтой, тийм ээ? Дарга нь харизмтай, мэдлэгтэй ийм байх хэвээр. Луу ган төмөр гэдэг хүн хаана юу хийж, юу ярьж сайн хүн бах. Би муу хүн гэж хэлээгүй шүү. Яг тэгвэл би улс төрчийн хувьд яриад байгаа байхгүй юу? Хүнийх нь хувьд биш. Хүний хувьд наа тамаа байхгүй. Би хүний хувьд таралдаа сайн байна уу гин. За юу. Улс төрчийн хувьд уучлаараа өөрөө байранда биш яана гэж хэлнэ. Тэгээд даваа даржингаа бол гэж хэн бэ? Мэдэн штэ биднээс. 90 онд улсуудын хуримтлагддаг тулгааны мөнгө бишээсэн байхгүй юу? Север ариун хөдөлмөрөөрөө цуглуулсан биднээс ээж аавын мөнгө гэсэн байхгүй юу? Хуримтлал. Бүгдээрнгийн 20 дугаар тогтоолоор авсан штэ энэ мөнгө даваа даржингаа бол. Тэр тэргүй шалтгаалсан байсан шүү дээ, тийм ээ. Тэгтээ өөрийнх нь хамсаадгууд бүх мөнгөө татаад юм болгоцсон байсан гэдгийг. Дараад нь тэрний дараа юу гэсэн даваа даржингаа бол монголчуудаа бүсээ чангалагсан байхгүй юу? 34 жилийн дараа биднээс бүсээ суллагч зарлаагүй байхгүй юу? Гэвь юу гэх юм бэ юм хүнийг би? За яг хөө Элбэг Доржийг би үлэн өссөн. Шунтхаа ингэж бодъё албан тушаалд очиод. Даваа даржингаа бол биднээс шиг өссөн шүү дээ. Даргын өгчүүд. Тэ. Монголын хулгай ловер болгонд даваа даржингаа бол нэр явдаг шүү. Тэгээд хамгийн сүүлчийнх нь Эрдэнэтийн 49% байхгүй юу? Эдийн засгчуун тийм ажил хийдэг юм уу? Улсын өмчийг авч хүнд зарж хувийн авдаг. Энийг эдийн засаг гэдгүй штэ. Тийм учраас би новшгиж байгаа даваа дарж байгаа юм болдог. Хамаагүй би тийм учраас энэ ярилцлаганд орж байгаа. Хулгайчийг би хулгайчиг, худалчиг. Новшиг. Том үйлдвэрийг гок. Эрдэнтийг одоо шорон дээр нь ажлаа тэр цагаан гэдэг нөхөр баяжж байгаа. Санхүүжүүлж байгаа бүх арчилсан намыг нэг ийм л юм явж штэ. Би бүгдээр ингэ тань штэ. Надад гомдог тэр бол хамаа байхгүй. За Монгол улсын баатрын тухай хэлчихв. За Эрдэнэ Батуул. Эрдэнэ Батуул. Би жоохноос нь мэднэ, залуухноос нь мэднэ. 30 жил 90 оноос хойш хоёрхан юм ярьсан. Оросыг мулдаг, хөшөөтэй байлддаг. Тэгээ баатар болчдөг. Эдсэн улсын юмтайгаа 50 амьдрал да. Тэр чи хураа гээгүй штэ, өгчих гээгүй штэ. Араа ботсон дээр гэж хэлмээрэн би энэ улсуудад үр хөвгтэй бодцгоо гэж хэлмээрэн. 30 жил авлаа штэ. Одоо болоо штэ. Тэ? Насаараа идэх юмтай үлдлээ. Үр хөвгт нь тэрийг хадгалж аривжуулж чадах хөвгт байгаа юу? Хорвоо өөрчлөгддөг. Торд сэргэлэн хөвгт, сайн хөвгт байсан. Юу болоод ийм амар юм руу гүгээд арцсан юм бэ? Та ч одоо нэг байрных юм байлаа шүү дээ. Юу? Бүр байраар барах өвдөө. Хурцын ээж, манай ээж хоёр хүүхдийн больницад цуг. За өшөө дээрэс нэмээд тэр зоргийн ээж. Ич орлогч. За юу? Дээд шүүхийн шүүгч илүү. Хувийн муу юм бит хоёрт байхгүй. Би сайн орж. Хүнийг шунал алдаг байхгүй юу?
шуналлыг хүн дарах хэрэгтэй байдаг байхгүй юу? Дарахгүй бол тэрний боол болоод юу ч хийж магадгүй болж штэ. Шуналтай урвдаг хүн болвол Өнгөрөө. юунд ч ашигладаг. Өнгөрөө шунлаа дарч чадаагүй хүн будаа. Гоё монгол үг хэллээ шүү. Будаа. Тэр тусмаа төрийн өндөрлөгт байвал усаач зарч чадсан шүү дээ. Тэр бүр аюултай байхгүй юу? Тэр шунлаасаа болоод улс гүрэн ард түмнийг алж байгаа байхгүй юу? Би тэрийг хэлж байгаа байхгүй юу? Тий. Ирэх зүйт Монгол ардчсан Монгол улс гэхэд одоо хэлэхэд хэцүү юм боллоо. Тий. Тэр элбэг дөржийг ерөнхийлөгч байх хурцыг тагнуулын албаны дарга багт яг энэ ажиллагааг би чинь хараад өөрөө дундуур нь яваад тэгээд тэр шүүх хурлуудаар явхад ердөөсө 37 оны хэлмэгт яг л явагдсан. Зүгээр ялгаа нь одоо цаазаар авдгүй юм байна. Ердөө л тийм юм. Тэр хэрэг хүлээлгэх арга процедур бол яг л 37 оны үед хэрэгжилжсэн аргуудыг ашигласан байлаа шүү дээ. Тий. Би 26 жил цагдаа сэргийлэхээр явцсан учраас хад чулуу шиг болцсон байж штэ. Тэртээ тэргүй би 98 онд амьд хөр болцсон байхгүй юу? Алдах юм байхгүй болцсон. Би алддаг юм а 98 онд алдсан байхгүй юу? Хамгийн үнэтэй зэнтэй юм а. Одоо би яах ёстой? Би зориг гэдэг хүний нэрийг бодно. Банзрагч гэдэг хүний нэрийг бодно гэж л бодож явсан. Кармын хуулийг шашинтай учраас кармын хуулийг үйл өөрийн хуулийг би байдаг гэж мэднэ. Миний амьд үлдсэн зориг яг өнөөдрийн яслаханд ороод зориг гишүүний нэр хүндийг хамгаалах. Тэр 15 онд би яг тэр 10 сар сухтаа яг тийм юм бодоод шоронд чи хатаад өгсөн чамаа авахгүй худлаа ярихгүй гэсэн. Цаана нь бүхэл бүтэн Монгол хүний амьдрал байгаа байхгүй. Нэг хэсэг хүний амьдрал байгаа байхгүй юу? Чимгээгийн гэр амьдрал тэр чигээрээ будаа болсон байхгүй юу? Тэр хүний эрүүл мэндээр яаж охирсон? Сэтгэл санаагаар яаж охирсон? Юм ярьж чадахгүй өвлөдөг болтолно. За юу. За тэгээд охин нь насарлаа. Гудамжинд гарлаа. Хүний гэр хашаад түрээсэллээ. Содон даржааг яв. Зодож анчиж чагаад эрэгтэй хүн болох дээр нь одоо шүүх хурал дээр очиход ингэж байж чаддгүй шүү дээ. Өвдөөд идэг. Зүгээр ингээд явган сод гэх чи өвдөөд л хаан юу өвдөөд байгаа юм бол хүнийг тахир дутуу болгосон. Тийм л болгож байгаа байхгүй. Тэгвэл Монголын ард түмэн үнэмшээгүй байхгүй тэрэнд. Үнэмшилгүй юм. Энэ улсууд чинь бол түү гэж байгаа байхгүй юу? Хүний амьдрал энэ улсууд юу ч шахахгүй юу? Чимгээ содон даржаа булганы амьдралд юу ч шахахгүй юу? Тий. Та их зөрөгтэй ирж байна л та. Тийм танд айдас байгаа юу? Байхгүй. Ямар ч айдас байхгүй. Би 98 онд живой труп гэхгүй. Би амьд хөр болцсон байхгүй юу? Та нар залуу хүмүүс мэдэхгүй. Монголын ард түмэн зориг гишүүнд айгүй хайртай байсан. Тэр бүх бухимдлыг энэ хэвлэл мэдээллээр над руу чиглүүлж чадсан юм. Би тэр бүгдийг айдгаартай хийцэн албаар би хэлж байгаа юм. Хэрв надаас бөгөөд миний хүүхдээс, миний хайртай хүмүүсээс нэг ус унах юм бол тэрний захиалагч элбэг дөрж гүйцэтгэгч нь хурц. Бөгөөд хурцын шестерк гişүүгээ тэлчин би албаар заа юу. Тэгээ юу гэж бодно бодог. Тэгтээ миний болгоомжлж байгаа юм юу гэхтэрэ дахиад Монгол жил 30 жил энэ дотроо явах вэ гэдэг юмнаас айж байна. Саяын одоо таны хэлсэн хүмүүс бол төлөөний гэх юм уу үе залгамжлсан одоо залгамжлагч нараа бэлдээд ингээд тавьж штэ. Өөрсдөө байхгүй ч гэсэн тэр хүмүүс тохиогоор нь ажилдаг. Тийм процесс явж байна. Таны түрүүн хэлсэн хурц генерал одоо сонгуульд дэвшнэ гэж байна. Хэрвээ одоо ингэж энэ хүмүүсийн бодлого тэр одоо схем үргэлжлэх юм бол юу нөөрлөх вэ? Бид нар юутай нүүр тулгарх вэ? Биднес 30 жил энэ дотроо явна. Наазах нь. Манай өвчүүд өхөн надтай цуг. За юу. Тэгээд тийм хогийн юмнууд бэлдэн. Тэднээс харин хариуцлага нь хүлээн. Залуучууд. Тэ. Энэ 26 жилийн турш та огт ярилцлага өгөөгүй шүү дээ. Олон нийт бол танаас олон зүйл сонсохыг хүссэн, олон ч сэтгүүлч бас танаас ярилцлага авах хүсэл тавьж исэн баг. 26 жил боллоо. Тэгээд 2 удаа чоронд орчлоо. Итгэл найдвар одоо ер нь
ийм болсон учраас би энэ ярилцлаганд орё доо гэж бодоод би өнөөдөр өөр дөр чи ирч сууж энэ да. Содоо. Тэгэхээр бид нэр улс үндэсний сонирхлыг хамгийн тэргүүнд тавих хэрэгтэй. Нам олон нийтийн байгууллагууд тэр сонирхол нь бол үндэсний сонирхлын дараа явах хэрэгтэй. Дөрөвт нь мэдээж хувь хүн амьдралаа дээшлүүлэх сайхан амьдрах бодол бий. Тэр нь бол бүх цаг үед л байж байсан. Тэгэхдээ бид нар бол энэ дараалал алдаж болохгүй. Энэ дараалал алдах юм бол тэрний юм юу гэдэг ялцрах төвшөнд орно. Зориг гишүүнийг хамгийн анх танилцахад төрсэн сэтгэл танд ямар байсан бэ? Та хоёрын туусан замнал, эцэгчүүдийн амьдрал, тэр тусмаа менталитет бол маш адилхан байна шүү дээ. Адилхан. Тэр бол адилхан. Юу гэдгийг зориг гишүүний ээж, манай ээж хоёр 10 жилийн нэг анги. Дорж боломгүй. Тий. Аав нь манай автаа Москвад аспирантурт 3 жил цуг сурсан. Тэгтэрээ бүгдээрээ 40 мянгатах биднээс тэгээд орос хүмүүжлэлтэй орос багш нараар хүмүүжсэн. Тэр юм бол айгүй адилхан. Эхний сэтгэл бол ер нь хүний надад үнэлдэг ганц юм байдгийн тэр бол ухаан. Бус нь бол яах вэ? Тэр харизм гэж шүү дээ. Хүнийг татах авьяас, хүний ухаан хоёр бол хамгийн чухал нь. Та 90 оноос өмнө танилцсан уу? 90 оноос хойш танилцсан уу? Хойшоо танилцсан уу? Тий. 91 онд байна уу? 90 оны сүүлчээр байна уу? Тэгэхэд бол зориг гишүүн болвол намаасаа гараад нэг бидаас нэг нам байгуулж исэн үе шүү дээ, тий? Би хараа 26 жил нойрны юмтай, тайвшруулах юмтай амьдарч байгаа. Айгүй их юм мартсан. Нарийн юм ярьж би чаддаггүй юм. Би айгүй том өөрийгөө авч үлдэхийн тулд хүн чухал юм авч үлддэг юм байна. Жижиг сажиг юм чи асуухан бол би мэдэхгүй. Гинцаа. Гэхдээ шулуухан дээр штэ тий. Худлаа ярьж болохгүй нэг юм байна. Тантай танилцж явах үед бол та тэр үед нэг улс төрийн гүн эргүүлэхтэй байсан шүү дээ Монголын нийгэм тийм ээ. Тэгэхэд бол зориг гишүүнийг их олон хамтран зүтгэгчд нь тэр үед бол ховсгалын дараа үзэл бодол зарчмаараа хамтран зүтгэгчдээс их зөрчилдөж ганцаардаж байсан үе гэж ярьдаг шүү дээ. Танд тийм мэдрэмж сэтгэл яаж төрдөг байсан бэ? Ер нь чих нарийн юмроо орж ийн. Содоо. Тэгтээ яг чи асуусан юм чинь би хариулчээ. Тэ? Хүний сэтгэлгээ мышлений хоёр янз юм байдаг гэж боддгийн. Нэг нь алсын цар хүрээ стратегическое мышление. Алсын тэ? Нөгөөт нь тактическое. Тэр нь ойрын. Алсыг харж чаддаг хүн гэдэг бол юмд өөр ханддаг юм байлээ. Зориг гишүүн тийм алсыг хардаг хүн байсан. Тактический гэдэг хүн айгүй их алдаа хийдэг юм байлээ. Өнөөдрийн юмнасаа болоод ингээд тухайн нөхцөл байдлаасаа болоод өөрчлөгдөх магадлал айгүй их байдаг. Үжил бодолгүй гэсэн үг. Зориг гишүүн бол стратегическое мышление. Улс төрч хүн стратегическое мышленийтэй байна гэдэг бол ер нь ихвчлэн эх оронч хүмүүс байдаг юм байлээ. Эх орноо, Монгол орноо, Монголын ард түмнээ гэсэн улсууд тийм сэтгэлгээтэй байдаг гэж би ойлгосон. Энэ миний ойлголт шүү. Улс төрийн зүтгэлтний талаар таны үнэлэмж юм байна шүү дээ. Зориг гишүүнийг та улс төрийн зүтгэлтнийх нь хувьд ингээд бодож яхад яаж үнэлэх вэ? Амар алсан хараатай гэсэн шүү дээ би ийм Монголын төлөө эх оронч. Тэр тактик гэдгийг бол хамт олонтойгоо байж байгаа. Хамсаад түнхудаа, соратникуудтай байж байгаа гэдэг. Тэр соратникууд альянстайгаа тий? Тэр жоохон дутагдсан байх. Тэгэхдээ би үнэлэмж хүн биш. Тэ. Зүгээр би дотроо л тэгэж боддгийн. Хүчин хүрээгүй гэж хэлнэ скорее всего. Тэ. Хүч мөхөсцсөн. Хүч мөхөсцсөн. Тэр залыг дийлээгүй. Тэр зал, тэр худалч, тэр юмнуудыг дийлэхгүй штэ. Тэрийг бүх Монгол холигтуулчаад ах чи юу ганцхан интеллигентны боловсон соёлтой хүн дийлэхгүй штэ. Биднес чинь 30 жил холигтуулчаад нь штэ бүгдээрээ нийлээд. Тий, ард түмнэрээ нийлээд. Тэгээд ард түмнэрээ нийлж холигтуулчаад дахиад сунгасан штэ хоёр дахь. Тэгсэн. Тэгэл ийм юм болж байгаа байхгүй юу? Биднес гинэн байсан байхгүй юу?
Одоо тэр үе өнгөрсөн. Тэгж. Тий, одоо тэр үе өнгөрсөн. Одоо юу ч ярьсан далан худалчаа дуугүй гэдэг болчиход байна. Хүн болгоны хэлж байгаа хийснээр дүгндэг цаг болчиход байна. Биднес дүгнэлтээ хийгээд би оюун эрдэнэ ерөнхий сайдын тэрэнд барилсан байхгүй юу? Биднес дүгнэлтээ хийгээд алдаагаа засаал цааш явах хэрэгтэй. Өөр юм байхгүй. Одоо бол нам гэдэг юм алга урвжилээдэг, шарвжилээдэг, худалдагдаж байдаг нэг юм мөнгөтэй улсууд л ингэж өдөрдөг болцсон харагдаад байгаа юм да надад. Зориг гишүүнийг та болвол их тийм стратегийн бодлоготой олон жилийн цаатахыг хардаг улс төрч нийгмийн зүтгэлтэн байсан гэж ярьлаа. Одоо ингээд ажиглаж байхад тийм стратегийн бодлоготой холыг харсан улс төрч ер нь байна уу? Таны бодлоор. Халтмаагийн Баттулга, Хүрэлцэх хоёр. Одоо энэ хоёр хүн нэг хэсэг хоршил болж ажилласан байхгүй Монгол улсын төлөө. Тэгэхэд гэрэл гэгээ гарсан шүү. Шоо алдаатай оноотой. Монгол хүний ухаан айгүй саруул гэж зориг гişүү хэлсэн байхгүй юу? Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Манай монголчууд ухаантай байхгүй юу? Тэг би Хүрэлцэхт айгүй хэтгдгийг. Одоо юу гэдгийг өнөөдрийн ярилцлаганд орж штэ. Би дандаа цагаа хүлээдэг байхгүй юу? Тэгэл ер нь дөгч байгаа мэдрэмж ясан. Тэгтээ яг л цаг нь болоод орох цаг нь болцсон. Богдхааны нэг сургаалт лүндэн байдаг шин. Аливаа юмд цаггүй нүггүй гэж. Цаггүй юу гинэ? Цаггүй нүггүй. Цаг нь ерөөс одоо бултах газаргүй. Бултах газаргүй. Тэгээд би яг цагтаа орж байгаа. Тий. 26 жилийн дараа та анхудаа ярилцлага өгч байна. Энэ одоо асуултыг асуухгүй болвол алдас болно гэж бодож байна. Би танаас одоо энэ тухай асуухгүй байж болохгүй. Энэ хэргийг ер нь хэн захиалж үйлдсэн гэж та хувьдаа таамагладаг байна. Хувийн нэг тийм таамаг байдаг шүү дээ. Би анх 98 оноос хойш цагдаа сэргийлэх энэ ажлын хэсэг бүгдээрэнд нь итгэж явсан. За нэг илрүүлч нах, хийч нах гэж дандаа бодож явдаг байсан. Одоо бол би итгэл алдсан. Тэр 15 оноос хойш энэ хэргийг хай гэдэг юм байгаад байна. Хэн дээр ч хамаагүй тохоод. Тэгээд би бол таамаг дэвшүүлмээр байна. Би бол ганцхан дефакто юм хэлнэ. Захаагийн элбэг дорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордгийг. Нэг юм хэлээд байна уу? Би хэлээд байна гэж бодож байгаа. Би ийм л хариулт хэлнэ. Нэг олон одоо нууцын баталгаанд гарын үсэг зурсан гэж. Мэдээж 1998 оны 10 сарын 2-ны өдрийн үйл явц процедурын тухай ярьж болохгүй баг. Гэхдээ тэр өдөр болвол одоо маш тийм эргэлтийн цэг их хүнд үе байлаа шүү дээ. Таны одоо нойронд зүүдлэгддэггүй тэр өдөр. Зүүдлэгддэггүй. 10 сарын 2-ны үр дагавар одоо хүртэл надтай. Тэр хизээч арилахгүй. Тэр надтай цуг явна. Тэгээд л нэг иймэрхүү босоод явна. Тэгээд цаг хугацаа эмчилдэг гэсэн эмчилдэггүй. 98 оноос хойш өглөө болгон сэрээд кофе гоогоор тамхиад асаад татаад бясалгал хийхэд миний өөдөөс хараад зураач хүрэл татхын зураг гэдэг. Зураг гишүүн дээр үед найзаагаа дэмжээд юм уу, үнэхээр таалагдаад юм уу, 800 тэр үед айгүй өндөр үнэтэй $800 авсан гэдэг зураг байдаг. Би тэр зургийг хараад айгүй тааширдаг байсан. Зураг хүнийг эмчилдэг юм байна гэхэд би тэгэхэд ойлгосон байхгүй юу? Хоёлаа одоо олон сэдвийг хөндөж ярьлаа. Одоо миний зүгээс танаас асуугаагүй асуулт байна уу? Танд одоо хариулчих юмсан гэсэн тийм ярьчих юмсан гэсэн сэдв юу байна? Байна. Би олон танилуудтай
надад маш сайн сэтгүүлч найз нар бий. Туршлагатай миний насныхны туршлагатай улсууд штэ. Улсууд бий. Би тэднээс ярилцлага өгөөгүй. Би сэтгүүлч биш хүнд өгье гэж бодсон юм аа. Яг л сэтгүүлч нар хөтлж явах гээд байдаг. Өөрийнх нь бодож ирсэн юмыг асуугаад байдаг. Тийм учраас би хүндлэнгийн сэтгүүлч биш хүнд өгсөн. Би чиний бичсэн номыг харсан. Надад таалагдсан. Тэгтэр тэр бүгдийг бодоод би сэтгүүлч найзлаасаа бас уучлалт хүсэж байгаамаа. Яриагүй сэдвгэл байгаа. Би өнөөдөр энэ ярилцлаганд орохдоо хоёр шалтгаанаа хэлсэн. Чимгээ содон даржаа, зориг гишүүний алсан чимгээ содон даржаа хоёрыг оюун эрдэнэ бүр ерөнхий сайдгүй бичсэн байлаа шүү. Оюун эрдэнэ сулллаа гэсэн. Би тэгтэр нь яг тэрийгээр цитат хийж байгаа шүү. А би амьд гэрч үгүй тэр хоёр биш гэж хэлж байгаад дахиад чөтгөрийн тойр руу орох гээд. Хоёр дахь нь зориг гишүүний хөшөөг нүүлгэн тэнцээ 53 давхар байшин барина гэдэгт би их эмзэглсэн, их ууртаа орж ирсэн. Тэрийгээ би хэллээ. Зориг гишүүний төлөө, нэр хүндний төлөө бол би арслан бар шиг үзэлцнэ гэд. Энэ бүх яриагаа ер нь сонсон юм ярьсан. Тэгтээ нэг өрөөсгөл болсон байх магадлал өндөр. Би ардчсан намын тухай дандаа ярьсан. Би ардын намын нэг ч хүний тухай яриаггүй. Тий, ягдгүйл энэ хоёр дээр би тулгуурласан учраас гэсэн. Ер нь бол угаасаа ардчсан нам оролддог дандаа үнэн. Тэр бол үнэн. Тий. Тэгтээ энэ бүгдийг хийж яхад ардын намд нь энийг дэмжиж явж байгаа улсууд байдгийн шүү. Тийм, би гадардна тэр улсуудыг. Тэгэд зориг гаргаад би иш орлоо. Чи сэтгэл гаргаад, төвчээр гаргаад намайг сонссонд би их баярлалаа гэж хэлмээр байна. Одоо сэтгүүлч биш үний саналыг хүлээн авч дэлгэрэнгүй ярилцлаа өгсөн танд бол маш их баярлалаа. Тантай ярих нь бол миний хувьд нэр төрийн их баярлалаа. Баярлалаа. Ямар гоё юм илгээ. Баг өөрийгөө хүндэлчихлээ шүү. За ёо. Бид нэр улс үндэсний сонирхлыг хамгийн тэргүүнд тавих хэрэгтэй. Нам олон нийтийн байгууллагууд тэр сонирхол нь бол үндэсний сонирхлын дараа явах хэрэгтэй. Тэр дөрөвт нь мэдээж хувь хүн амьдралаа дээшлүүлэх сайн амьдрах бодол бий. Тэр нь бол бүх цаг үед л байж л байсан. Тэгэхдээ бид нар бол энэ дараалал алдаж болохгүй. Энэ дараалал алдах юм бол тэрний юм одоо юу гэдэг нь ялцрах төвшөнд орно.